Хэрвээ энэ нөхөр Mirror of Calandra-ын 67 Америкт болон Mirror of Calandra-г 42,273 удаа зарсан бол 2,663,000 Америк долларыг энэ вебсайтн дээр олцсон байна гэсэн үг. Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудыг хайж байгаа бол миний YouTube сувгийг subscribe хийгээд bell icon дээр нь аалгээд дараад өгөөрэй. Энэ YouTube сувг дээр Монгол улсаас хэрхэн интернетээр мөнгө олох арга замуудыг судлаад бичлэг контент болгож хүргэдэг. За та бүхэнд 5 дахь өдрийн мэндийг хүргэе. За намайг тоглоомны тухай бичлэг хийж ийнэ гэж ойлгол маш том эндүрэл болно. Энэ YouTube сувг дээр зөвхөн интернетээр мөнгө олох тухай бичлэг контентууд тавигддаг. Тэгвэл өнөөдөр би та нарт яаж тоглоом тоглох байдлаар мөнгө олох тухай үзүүлнэ. Ерөнхийдөө бол 10 жилийн хүүхдүүд, их сургуулийн хүүхдүүд болондаас асуудаг. Эсвэл багтай найдвартай мөнгө болж гарах байна уу ахаа. За тэр асуудыг хариулдаг бол өнөөдөр өгнө. За тэгэхээр энэ тоглоомор та бүхэн асар хэмжээний мөнгө олох боломжтой. Ерөнхийдөө бол баталгаанууд энэ чинь харагдчихна. За энэ тоглооны айтемнуудыг бол энэ вебсайт дээр та бүхэн жинхэнэ мөнгөөр зарж авч болно. Энэ вебсайт бол маш олон жил үйл ажиллагаа тогтвортой явуулж байгаа. Тэгээд энэ тоглоомыг тоглолоо гэж та нарт бол ямар нэг жинхэнэ мөнгөний үнс эсвэл адагдал бол гарахгүй байх. Миний бодлоор энэ тоглоомыг тоглолоо хамгийн муугаар бодоход ерөөхдөө тоглоомынхаа аккаунтыг л бандуулна. Яагаад вэ гэхээр яг энэ тоглоом маань мөнгө олох зорилтын тоглоом биш. Гэхдээ ерөөхдөө энэ тоглоомны айтемуудыг зарж мөнгө олох боломжтой байдаг байхгүй. Тэгээд зориултын мөнгө олдог тоглоом биш учраас хэрвээ тоглоомынхаа айтемыг зарж яана гэд баригдах юм бол тоглоомынхаа аккаунтыг бандуулах эрсдэлтэй. Тэрнээс өөр эрсдэл бол байхгүй. Жинхэнэ мөнгөний тийм эрсдэл бол байхгүй. Нэрээ ухаантай гэж ядах юм бол. За одоо чинь энэ вебсайтн дээр Mage Blood гэдэг айтем бол 24 Америк доллар, 25 Америк доллар зарагдж байна. Тэгээд нэрээ Монголд амьдарч байгаа хүмүүст хэлэхэд энэ вебсайт чинь нөгөө Монголд байдаг худалдаа хөгжил голомт банк руу wire transfer-аар мөнгө татах боломжтой байдаг. Тэгэхээр та нар хэдүүс нэг кнопк дараад банкныхаа данс руу зарсан айтемынхаа мөнгийг wire transfer-аар татаад авчна гэсэн. За би дөнгөж энэ Mage Blood гэдэг айтемнаас тоглоом дотор олсон байгаа. Энд чинь харагдчихэв. Энэ Mage Blood гэдэг айтем бол 20 Америк доллартай. Тэрнээс гадна энэ бүгжийг бол бас амар үнэтэй авсан. Энэ бүгж бол бас нэг 5-6 Америк доллартай. Тэгээд энэ бол нэг Америк доллартай үзүүний зүйлт байна. Ингээд ерөөхдөө энэ тоглоомоос та бүхэн жинхэнэ мөнгөний үнцийн бүхэн айтемуудыг олоод саяны вебсайт дээр зарах байдлаар мөнгө олно гэсэн. За тэгвэл одоо би та нарт энэ тоглоом дээр яг яаж эдгээр үнцэнтэй айтемуудыг олдох юм? Тэр тухай ойлгомжтой тайлбарлахыг оролдъё. За үнцэнтэй айтемнууд олохын тулд та бүхэн ерөөхдөө энэ тоглоом дотор нэг юм данжны түлхүүрнүүдийг олно. Тэгээд энэ данжны түлхүүрнүүдийг map device дээр ингээд тавингууд ерөөхдөө портал нэгдэнэ. Тэгээд энэ портал руу орохоор чамайг хаашаа яваачих юм бэ гэхээр данжн руу яваачихна. Тэгээд данжн дотроо ерөөхдөө бол та нар мангаснуудыг ална. Тэгээд алдсан мангаснуудаас чинь нөгөө үнцэнтэй айтемнууд нь ундаг байхгүй. За тэгээд илүү үнцэнтэй айтемнууд унахын тулд ерөөхдөө энэ данжна илүү хүнд хэцүү болох хэрэгтэй. Ерөөхдөө бол маш энгийнээр бол тайлбарлахад энэ данжн чинь илүү хэцүү байх тусам илүү үнцэнтэй айтемнууд бол боломж нь өндөр байна гэсэн. Одоо ингээд би энэ мангаснуудад адаад байх тусам энэ айтем дунжаа та бүхэн харж байна. Chromatic Orb, Orb of Augmentation, Armor's Scrap, Binding Shard ингээд ерөөхдөө бол айтемууд ингээд дунжаа бол та бүхэн харж байна. За тэгвэл одоо би та нарт Mage Blood нөгөө 20 Америк доллар айтем унгаахын тулд яах ёстой гэж хэлж өгье. За тийм айтем унгаахын тулд яах ёстой вэ гэхээр map device-ныхаа скиллнүүдийг сайжруулах хэрэгтэй.
Map device-ны скиллнүүд нь бол энэ чинь харагдаж байна. Энд чинь харагдаж байгаа цэг болгон map-ны чинь dungeon-ы чинь скиллнүүд баггүй. А гэхдээ энэ dungeon-ы чинь скиллнүүд бол чиний баатрыг чи хэрэгдэг скиллнүүд бол биш. Энэ ямар хүчтэй скилл вэ гэхээр dungeon дотор тэр алж байгаа мангаснуудыг чинь илүү хүчтэй болгодог. Мангаснуудаас чи ундаг айтемуудыг тохируулдаг иймэрхүү юмнууд байдаг байхгүй. За одоо чинь би энэ чи Fiendish Opulence гэдэг нэг скиллийг сонгосон байна. Энэ скиллийг сонгосноор яадаг вэ гэхээр миний dungeon-удаас унах айтемнуудын чанарыг 25% ихсгэнэ. Тэгтээ зөвхөн Beyond мангаснуудыг алсан тохиолдолд. Ерөнхийдөө Beyond мангаснуудаас юм Tainted Currency гэсэн айтем ундаг. Тэгэхээр энэ Beyond гэдэг мангаснуудаас Tainted Currency гэдэг айтем унах магадлалыг нь 25% өсгөж байгаа байхгүй. Энэний хувьд болохоор нөгөө Beyond Portal гэдэг нэг тийм порталууд dungeon дотор ч рандомор онгоодог. Тэгэхээр тэр портлуудаас нь болохоор Beyond мангасууд нь гарч ирдэг. Тэгэхээр ерөнхийдөө энэ портлоос нь бас Beyond boss гарах магадлалыг үүсгэж байна гэсэн. Тэгэхээр миний хувьд бол энэ Beyond-ын боссыг бол алж чадахгүй. Beyond-ын боссыг дийлэхгүй байна. Тийм учраас би энийг сонгоогүй. За ингээд ерөнхийдөө бол энэ чинь би нэг 100% скиллийг бол сонгосон байгаа. Ерөнхийдөө миний ганц гол зорилго бол сүүлийн өдрүүд бол энэ айтмыг map дотроос олох байсан. Тэгээ хамгийн гоё юм болохоор би зорилготой өрсөн. Ямар ч тач map дотроос ерөнхийдөө энэ айтмыг унгааж чадсан. Тэгэхээр та нар энэ айтмыг map дотроос унгаахыг хүсэх юм бол намайг бас копидчиуд миний сонгосон юмнуудыг. За тэгээд хэрвээ чи dungeon дотроо мангаснууд аалж чадахгүй байх юм бол тэр тохиолдолд баатраа сайжруулах хэрэгтэй. Баатраа сайжруулахын тулд баатрынхаа үндсэн скиллнүүдийг сонгоно. За ерөнхийдөө энд харагдж байгаа сэг болгон бол чиний баатрын чи скиллнүүд. Энэ олон скиллнүүдээс өдөөсөө 125-ыг сонгох боломжтой байдаг. За миний баатрын скиллнүүд нь бол энэчнээс эхэлж байгаа. Миний баатар бол Warrior, одоо Hulk, Avengers-ээр ярих юм бол Hulk гэсэн үг. Тэгээд энэ Hulk-ийн скилл нь болохоор энэчнээс эхэлж байгаа. За энэчнээс ингээд эхлээд би ингээд иргэд бол 125 скиллийг бол сонгосон байна. Тэгээд өөр бас баатрууд бол байгаа. Одоо жишээ нь Harvach, Ичтийн шулам. Одоо жишээ шулмны скиллүүд бол эндээс эхэлдэг. Ичтний Harvach-ийн скиллүүд нь энэчнээс эхэлдэг. Тэгээд хамгийн гол нь Harvach-ийн скиллүүд нь энэчнээс эхлэх учраас Harvach-ийн скиллүүд нь энэ хүрэхэд бас хэцүү байхгүй. Яагаад вэ гэхээр энэ хүрэхийн тулд Harvach чинь бараг 120-ийн скиллнүүдийг заваараа сонгох хэрэгтэй болчихно. Тэгээ ерөнхийдөө хаана ямар баатар сонгох нь ийм учраас ерөнхийд бол аягүй чухал байдаг. Яагаад вэ гэхээр энэ Atlas дээр чинь баатар чинь скиллнүүдээ сонгож эхлэх цэгнүүд нь өөр үүдэг учраас жишээ нь би одоо энэ скиллийг сонгохыг хүсэх юм бол би Hulk-ыг сонгоно. Яагаад вэ гэхээр Hulk чинь энэчнээс эхэлнэ. Энэчнээс эхэлж байгаа учраас энэ скилл дээр хүрэхэд ойрхон байхгүй. Хэрвээ би энэ скиллийг сонгохыг хүсэх юм бол одоо шулмыг авна. Шулм чинь энэчнээс эхэлж байгаа учраас ингээд ийш хүрэхэд бол ойрхон байхгүй. За ийм бас сонирхолтой айгүй бодох юмнууд бол айгүй ихтэй юм тоглоом. Ер нь бол энэ тоглоомыг би баг нэлээд хэдэн жил бол тоглосон. Ямар ч одоогийн байдлаар бүх юмыг 100% сурч чадаагүй байгаа. Сурах юм айгүй ихтэй. Хязгаарч өөдөө хааргүй юм тоглоом байгаа. Тэгээ бас Ascendancy скиллүүд байдаг. Ерөнхийдөө баатар болгон дээр ийм Ascendancy скиллүүд байдаг. Ерөнхийдөө энэ баатрын Ascendancy скиллийг бол зөвхөн энэ баатар л аавна. Шулмын Ascendancy скиллийг бол зөвхөн шулм аавна. Harvach охины Ascendancy скиллийг бол зөвхөн Harvach охин аавна. Тэгэхээр зөвхөн баатар чи өвгмөц скилл гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд баатар чи өвгмөц скилл нь болохоор энэ нь бол хамгийн хүчтэй скиллнүүд нь байдаг. За одоо чинь би энэ скиллийг авсан байна. Энэ скиллийг авснаар яадаг вэ гэхээр миний Strange-ийн тоотой адил хэмжээний accuracy point надад орно. Accuracy point нь юу вэ гэхээр ерөөд бол оновчтой зөвхөн point багтай. Ascendancy
accuracy point их байх тусам чиний цохид туулгын чинь байгаа онно гэсэн. За тэгээд бас 150 цуглуулсан 150 accuracy point тутамд миний цохилтын өөртөг 1% нэмнэ. Одоогийн байдлаар миний accuracy point-ууд 30,000 орчим байгаа. Тэгэхээр 150 accuracy point тутамд 1%-ээр цохилтын өөртөг нэмдэм чи 30,000 accuracy point хэд болох нь тань бодоод үз. За тэгээд бас нэг юм скил байгаа. Энэ бол аягүй чухал. Миний энэ өмссөн биеийн хоёрт дуулганы armor-ыг хоёроор үржүүлнэ. Одоогийн байдлаар миний биеийн хоёрт дуулгууд 1541 armorтай. Энийг авснаар 3000 болчих чинь гэсэн. Тэгээд armor авснаар armor-оо нэмснээр яадаг вэ гэхээр өдөөсөө л одоо physical damage хүлээж авах тэр physical damage чинь ирэхэд бол бууруулдаг. Тэгээд elemental resistance-ийн зүйлүүд бас байдаг. Fire damage хүлээж авах өөр дөрөө одоо мэдрэх өөр дөрөө хүлээж авах fire damage-ийг чинь 89%-ээр бууруулна. Тэгээд миний хувьд бол cold lightning damage resistance бол огтгонч аваагүй байгаа. Cold lightning damage бууруулдаг нь бол огтгонч аваагүй байгаа. Яагаад вэ гэхээр би энийг сонгосон байгаа. Tempered by var. Энэ нь яадаг вэ гэхээр 50% cold, 50% lightning цохилт хүлээж авахыг чинь гал руу convert хийдэг байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр миний өөрийнхөө бие дээр хүлээж авч байгаа 50% cold lightning damage нь ерөөдөө над дээр галан damage-ээр орно гэсэн. Тэгэхээр ерөөсөө миний хувьд бол fire resistance-аар зөгчөд болчихж байгаа байхгүй. Ингээд ерөөдөө айгүй бодох юмуд бол айгүй сонирхолтой гоё болов. Тэгээд миний энэ баатар бол яг бас лайфстилтэй дотоо хоёр дээр чинь нэг тийм вамп аюула сатаник гэдэг айтем байдаг та бүхэн мэдэх ба. Цохиг болгонд цус нөхдөг. Тэгвэл энэ яг тэр сатаниктай адилхан. Энийг авснаар ерөнхийд бол би цохиг болгондоо цусаа нөхдөг болчих чинь гэсэн үг. Тэгээд миний баатрын хувьд хамгийн чухал зүйл өдөөсөө хамгийн чухал зүйл бол энэ гутал байгаа. За энэ гутал ямар элэв шидтэй гутал вэ гэхээр 80 миний цуглуулсан 80 stretch тутамд 80 chaos damage нэмнэ. Тэгэхээр одоогийн байдлаар би 2000 stretchтэй. Тэгэхээр ерөнхийдөө бол миний үндсэн damage 2000 chaos damage болчихж байна гэсэн. Тэгээд энэ үндсэн 2000 chaos damage-ийг чинь би critical-аар бас цаашаа үржүүлээд томцогч байгаа. Одоогийн байдлаар энэ баатар бол 36% critical-аар цогох боломжтой. Тэгээ нэг удаа critical-аар цогох үедээ нөгөө 2000 chaos damage 247%-аар цохино. Ингэж ирэхэд бол баатраа цохилтыг хэсгэн. Тэгээд янз бүрийн айтемнууд, янз бүрийн одоо скиллүүд авч бас өөрийнхөө хамгаалтыг хэсгэн. Ерөнхийдөө бол хүмүүс нэг бол цохилтоо сайжруулдаг. Нэг бол өөрийнхөө баатраа хамгаалтыг сайжруулдаг. Миний хувьд бол ерөнхийдөө хамгаалтаа сайжруулахыг илүү үздэг. Яагаад вэ гэхээр яг нь цохилтоо сайжруулах нь бол босс мосыг илүү хурдаална, map илүү хурдан дуусгана. Арай хурдан болно. Гэхдээ хамгаалтаа сайжруулснаар ядчил нэг цохиулаад өгөхэрэг болж байгаа. Хэрвээ нэг цохиулаад өгчих юм бол өгсөний дараагаар бас 30 минут ч юм уу 40 минут ч юм уу нөгөө гоё айтем гарч ирэх мангаснаас унах боломжийг нь багасгчдаг байхгүй. 30-40 минутын хооронд. Тэгэхээр тийм учраас хэрэгэд бол миний хувьд бол баатраа илүү махруулсан нь баатраа илүү хүчтэй зөгтөг болгосноос дээр хамаагүй дээр. Тэгээ хамгийн гол нь дөнгөж шинээр тоглож эхэлж байгаа хүмүүс ч гэсэн зөвлөхөд цохилтоо нэмхийн оронд баатрынхаа хамгаалтыг сайжруулаарай. За тэгээд энэ тоглоомыг сурч ядаад ах юм байхгүй. Угаас энэ тоглоомын тухай бол үн төлбөргүй хичээлүүд бол итүүдээр зөндөө байгаа. Өдөөсөө Paradox Guide гэж хавтал гараад ирнэ. Тэгээд энэ тоглоом 3 сар тутам шинээр эхэлдэг. 3 сар тутам шинээр эхэлнэ. 3 сар тутамд шин одоо механикууд нэмэгдэнэ. Тэрүүгээрээ бол айгүй гоё. Ерөнхийдөө бол энэ тоглоомыг хэдэн жил тоглож байгаа огтхонч нэг ч удаа өөдөж үзээгүй. Үргэлж шин юмнууд нэмэгддэг. Үргэлж ерөнхийдөө
сурах юмнууд шинээр орж ирдэг. Ерөнхийдөө сураад дуусахгүй. Айгуу гоё өөд гаргүй тийм тоглоом баггүй. Тэгээд миний хувьд бол ерөнхийдөө энэ тоглоом дээр бол мөнгө олё гэж боддгоо. Миний хувьд зүгээр энэ тоглоом дуртай учраас тоглодог. Та нар намайг яаж мөнгө олдог бол мэднэ. Одоогийн байдлаар бол нэг airdrop дээр мөнгө олж байгаа. Өдөр болгон 100 Америк доллар бол татаад явж байгаа. Үнэ бичлэгүүдээр би та бүхэнд харуулсан. Яаж мөнгө олдог энэ төр бүх зүйлүүдийг нь. За тэгээд өнөөдөр ихэд бол би та бүхэнд энэ тоглоом дээр мөнгө олох тухай товчхон бөгөөд ойлгомжтой байдлаар тайлбарлаж өгсөн гэж найдаж байна. Тэгээд өсвөр насны хүүхдүүд, оюутан залуучууд одоо найдвартай айстал багтаа аргаар мөнгө олё гэж бодож байгаа хүмүүстүүд энэ бол төгс арга. Тэгээд мэдээж хүн чинь дуртай юмдаа амжилт гаргадаг. Дотоо хоёр тоглолтог тоглоомд дуртай хүүхдүүд бол энэ бол мөрөөдлийн мөнгө болохоор байхгүй. Тэрнээс гадна энэ тоглоомыг тоглохгүй, ердөөсөө тоглохгүй байдлаар та нар бас мөнгө олох боломжтой. Тэр нь яаж вэ гэхээр энэ тоглоомын айтмыг жинхэнэ мөнгөөр зардаг вебсайтууд энэс өөр бас байгаа. Одоо жишээ нь энэ ч харагдаж байна. За энэ вебсайтн дээр бол Mirror of Calendar гэдэг айтм 67 Америк доллараар зарагдж байгаа юм байна. Тэгвэл энэ вебсайтн дээр Mirror хэдээр зарагдж байна гэдгийг харъя. Энэ вебсайтн дээр Mirror of Calendar яг адилхан 67 Америк доллараар зарагдж байгаа юм байна. Хэрвээ энэ вебсайтн дээр одоо жишээ нь 50 Америк доллараар зарагдж исэн бол энэ вебсайтн дээр 70 Америк доллараар зарагдж исэн бол тэр тохиолдолд та нар энэ вебсайтн дээр 50 Америк доллараар худалдаж аваад энэ дээр болохоор 70 Америк доллараар зараад дундаас нь 20 Америк долларын ашиг гарах боломжтой. За энэ чи та бүхэн анхаарлаа хандуулаарай. 4.9 од гэсний яг баруун талд нь 42273 гэсэн тоо байна. Энийг юу гэж илэрхийлж байгаа вэ гэхээр энэ Haiti 1408 энэ вебсайт дээр нийт 42273 удаа янз бүрийн тоглоомны айтмууд зарсан байна гэсэн үг. Тэгээд та 67 Америк долларыг 42273-аар одоо төлөв үржүүлээд үзье. $63-ыг үржидэг нь 42273. Хэрвээ энэ нөхөр Mirror of Calendar-ын 67 Америк долларын Mirror of Calendar-ыг 42273 удаа зарсан бол 2,663,000 Америк долларыг энэ вебсайтн дээр олцсон байна гэсэн үг. Гэхдээ бодит байдал дээр бол мэдээж Mirror of Calendar-ыг арайч ийм болоодаа зараг байх. Ерөнхийдөө янз бүрийн айтмууд зараад тэгээд зарсан бүх айтмынхаа нийлбэр нь 2,663,000 Америк доллар байна гэсэн үг. За тэгэхээр та бүхэн Path of Exile гэдэг энэ тоглоомоор мөнгө олж байгаа одоо хамгийн топ тоглогчдынх нь нэг сарын хэрэг хэмжээний мөнгө олдог тал дээр бол багцаатай боллоо. Тэгээд guys хүн болгон мэдээж ийм их хэмжээгээр мөнгө олно гэдэг бол худлаа. Энэ бол ерөөдөө нэг өдрийн дотор тэр бунтан бол нэг өдрийн дотор саятан бол гэсэн зүйл бол биш. Ерөөдөө бол Path of Exile гэдэг энэ тоглоомыг 100 сая хүн тоглодог байлаа гэж бодоход за нэг 100 саяас үсрээд 1 сая л энэ вебсайтн дээр янз бүрийн зарах бах. 1 сая ч биш, бараг нэг 10,000 хүн л 100 саяас нэг 10,000 хүн л энэ вебсайтн дээр юм зарах бах. Тэгээд тэр 10,000 хүнээс хамгийн сайн зарж чадсан нь хамгийн их мөнгө олж чадсан нь энэ Haiti байхгүй. Гэхдээ энэ нь бас энэ вебсайтн дээр мөнгө олох хэцүү гэсэн үг бол бас биш. Яагаад вэ гэхээр энэ хүнээр 42,273 хүн энэ хүнээс юм худалдаж авсан байна гэдэг чинь асар олон худалдаа авахч байна гэсэн үг байхгүй энэ вебсайтн дээр. Одоо хэдүүлээ Path of Exile гэдэг энэ тоглоом нийт хичнээн тоглогчтой тэрийг нь харъя. За би ChatGPT руу ороод how many active players does Spewing have
За хичнээн одоо идэвхтэй тоглогчтой байгаа вэ? Paddle нэг гэдэг тоглоом. Яг одоо. За хариултны чинь concurrent players Steam дээр ерөнхийдөө идэвхтэй тоглодог хүмүүсийн одоогийн байдлаар 64,000 байгаа юм байна. Тэгээ alt platforms concurrent active ерөнхийдөө бол нөгөө PlayStation 5 консол PC нийлээд 100,000-аас олон хүн байгаа юм байна. Тэгээд ерөнхийдөө өдөр болгон тоглодог идэвхтэй тоглогчдын 349,000 гэж байна. Тэгэхээр арайч 1 сая хүрэхгүй юм байна. Ерөнхийдөө бол 349,000 хүн энэ Paddle-гээ тоглоомоо тоглолт юм байна. Тэгээд энэ бол асар их тоо. Асар их худалдаа авагч энэ вебсайт дээр байна гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө бол хамгийн гол нь энэ аргаар хэн мөнгө олж чадах вэ гэхээр энэ Paddle гэдэг тоглоомыг тоглох дуртай хүн л мөнгө олж чадна. Ерөнхийдөө тоглоомдоо дуртай хүн бол ерөнхийдөө бол өөрөө хүсэл сонирхолтой хөдөлгдөөд энэ тоглоомны тухай судлаад бүх юм ерөнхийдөө бол дотоо хоёр та нар яаж тоглож сурч ирсэн тэр загчмаар л сурчна гэсэн үг байхгүй юм. Тийм хэцүү биш. Тэгтээ мэдээ цаг хугацаа бол орно. Энэ бол дотоо хоёртой харьцуулахад сурахад бол хамаагүй хэцүү тоглоом. Тэгээд хэрвээ та нар нэг өдрийн дотор асар их мөнгө олох боломжтой тийм арга байгаа юу гэж нэрвээ надаас асуух юм бол тийм арга бол байгаа. Одоогийн байдлаар миний хувьд бол мэддэг ганцхан арга байгаа. Тийм. Яг тийм ганцхан арга байгаа. Тэр нь болохоор ерөөхдөө бол нэг airdrop-ын талаар би өмнөх бичлэгээр бол контент хийсэн байгаа. Та нар миний YouTube зог Dubbil TV рүү орох юм бол энэ videos гэдэг нэг кноп байгаа. За videos гэдэг энэ кнопон дээр нь дарах юм бол миний өмнө нь хийсэн бичлэгнүүд гараад ирнэ. За тэгээд та бүхэн эдгээр бичлэгнүүдийг үзээрэй. Гар утсаар мөнгө олох арга part 3. Мөнгө олдог гар утасны app интернетээр мөнгө олох энэ бичлэгийг тэгээд бас энийг үзээрэй. Ерөнхийдөө бол энэ дөрвөн бичлэгэн дээр би нэг яриад байгаа airdrop-ын тухай контент хийсэн байгаа. Ерөнхийдөө энэ airdrop яаж элсэж ордгийг, яаж мөнгө олдгийг, олсон мөнгөө яаж татж авдгийг тэр бүх зүйлүүдийг бол энэ бичлэгэн дээр заасан байгаа. Тэгээд энэ airdrop дээр бол одоогийн байдлаар би өдрийн $150 орчмыг бол өдөр болгон татж байгаа. Тэгэхээр өдөр болгон $150 маш амархан байдлаар олсон. Энэ airdrop дээр өдөр болгон $150 тоглоом руу олох бол хамаагүй хэцүү. Тэгэхээр маш амархан аргаар маш их мөнгө олохыг хүсэж байгаа хүмүүс бол энэ бичлэгийг үзээрэй. Гэхдээ миний энэ яриад байгаа airdrop бол эрсдэлтэй. Ерөнхийдөө бусад онлайн бизнесүүдтэй адилхан эрсдэл бол байгаа. Paddle-ийн давуу тал нь бол эрсдэл бага. Миний яриад байгаа airdrop-ын давуу тал нь бол хамаагүй их мөнгийг хамаагүй амархан байдлаар олно. За тэгээд өнөөдөр бол ер нь ямар ч тийм ашигын бус контент бичлэг хийж байна. Тэгээд ерөнхийдөө бол интернетээр мөнгө олох сонирхолтой боломжгүй хөрөнгө оруулах боломжгүй хүмүүст зориулж энэ бичлэгийг хийсэн учраас миний энэ оюуны хөрөнгө оруулалтанд хэрвээ та нар баярлж байгаа бол энэ бичлэгийг лайк дараад, subscribe хийгээд, share хийгээд өгөөрэй. За тэгээд бүтэн сая өдөр хүртэл peace. Бүтэн сая өдөр би та бүхэнд энэ airdrop-ын талаар контент хийн.